우리 함께라면 언제나 영화 같은 하루야. All on one day 빛나는 오늘 함께 웃고 함께 노래해 소중한 이 순간 모여서 Сайн байцгаана уу? Шинэ бичлэгтэй тавтай морил би энэ удаагийн бичлэгээрээ хиймэл оюухан ашиглаж лого бүтээсэн логогоо борлуулж мөнгө олдог Солонгос эмэгтэйн тухай орчуулан хүргэж байна. Онлайнаар нэмэлт орлого олохыг хүссэн хэн бүхэнд зориулан бэлтгэдэг тул намайг дэмжиж subscribe дарж дараагийн бичлэгээ цаг алдалгүй хүлээн авч үзээрэй. За бичлэг рүүгээ орцгоё. Лого бүтээгээд 150,000 вон, бүр 195,000 вон ч олж байна гэж бичлэгний эхэнд гарах залуухан солонгос эмэгтэйн бичлэг сонирхол татаад орчуулан бэлтгэлээ. Тэгээ санаа аваад таалагдвал хийж эхлүүлээрэй гэж зөвлөе. Энэ эмэгтэй хиймэл оюухан ашиглаад 10 минутанд зурулж өдөрт нэг логог 150,000 вон орчмоор хийж борлуулдаг байна. За тэгээд бичлэгээ дуустал нь үзээд энэ эмэгтэйн олсон орлого, туршлага, хэрхэн борлуулдаг талаар хамтдаа сонирхцгоё. 안녕하세요. 안녕하세요. За энэ эмэгтэй өөрийгөө лого оны гэж танилцуулж байгаа бөгөөд одоо 28 настай, 99 оных. Тэгээ лого бүтээж өдөрт нэг логоноос 150,000 вон орчим болдог. 20 настайгаасаа эхэлсэн бөгөөд өмнө хичээлийн хажуугаар ачаа зөөх зэрэг биеийн хүчний ажил их хийдэг байжээ. Тэгээ ядраад маш хэцүү байсан болохоор болсон байна. Тэгж явж байгаад өөрийгөө ядраахгүй бие бага ашиглах ажил хайж явж байгаад лого бүтээдэг ажлаа хийж эхэлсэн байна. Тэгээ ямар ч зураг талын авьяас байхгүй ч өөрөө бол сараачих дуртай. Тэгээ үнийг хийхэд ямар ч эхлэх хөрөнгө хэрэггүй зөөврийн компьютертойгоо байхад хаан чигээд явчихдаг. Аялаж амарч байхдаа хүртэл хийдэг учраас маш том давуу талтай юм байна. Лого оны маань өдөрт 10 лого ч хийдэг, 20-ыг ч хийдэг, өссөн хэмжээгээр хийдэг бөгөөд хэцүү хийгддэг, амархан хийгддэг лого гэж өмнө байдаг байсан байна. Тэгээ одоо бол хиймэл оюухан гарч ирээд түүний ажлыг хөнгөвжүүлж маш хурдан гаргадаг болсон байна. Одоо хийж байгаа ажлаа үндсэн ажлаа болгоод хийж байгаа бөгөөд ажлынхан дараа гэртээ очиод хөвчж байхдаа ч юм уу хийдэг болохоор маш амархан төвөггүй идэг байна. За лого оныгийн ажил дээр нэрж гэн кофе шоп их хэсэг дуртай болохоор кофе шоп шиг их тогтжуулахыг хичээсэн гинэ. Тэгээ хаяа эндээ ном уншиж хоббигоо хийдэг бүр боломжтой гэн. Өмнө логогоо гараар зурж хийдэг байсан бөгөөд маш их нооргоор бүтдэг байсан. Тэгээд нэг логонд маш их хугацаа зарцуулдаг. Бараг бүтэн удас ноорог ордог. Тэгээ 3-4 цагт нэг лого гардаг байжээ. Тэгээд нохоо, алюминий мод, камер дүрсгээд бас усган лого ч хийдэг байсан. Түүний борлуулалт нь 5,000-аас дээш лого зарсан бөгөөд сүмгүү болон танган маркет коммун дээр логонуудаа байршуулж зардаг байжээ. Тэгээд Какаотолк дээр бас нээлттэй чат үүсгээд зардаг гэн. Тэгээд дийлэнх нь коммуноос их орж ирдэг гинэ орлого нь. Лого хийж борлуулад 680 сая вон олсон бөгөөд хүлээгдэж байгаа захиалга гэх мэт их ашиг орлого олсон байна. Тэгээ хэрэглэгч бол эхлээд захиалгаа өгнө, дараа нь зөвлөлдөн, дараа нь логогоо авнаа. Тэгээ урьдчилсан захиалгын мөнгөж 7.6 сая вон олсон байна. Тэгээ 28 настайдаа 680 сая вон олно гэдэг маш гайхалтай мундаг юм аа. 우리 함께라면 언제나 영화 같은 하루야. All on one day 빛나는 오늘 함께 웃고 함께 노래해 소중한 이 순간 모여서 우리의 이야기가 돼. All on one day 특별한 오늘 하늘 아래 함께 걸어가 기억 속에 담아둔 순간 우리만의 하루야. За дэлгэц рүү харах юм бол тэрээр орлогуудаа харуулж байна. 7 сая, 9 сая, 8 сая гэд бараг айгүй их тоонууд харагдаж байна. Тэрээр нэг өдөрт хамгийн ихдээ 2 сая вон олсон. Тэгээд 7 сая, 10 сая гэд сард 2 удаа татчих авсан үеч бийг нь. Тэгээд логонд бараг улирлын ялгаа гэж байхгүй ч 3-4 сард бизнес эхлүүлэлт ихсдэг үе юм байна. Тэр нь бараг оргил үе нь байдаг гинэ. Түүний зараа оруулдаг платформуд шимтгэл их авдагч Коммун дээр лого авах хүмүүс хамгийн их цугларддаг юм байна.
Тиймээс сурталчилгаа хийхгүй ч хүмүүс өөрөө ирдэг. Тэр шимтгэлийг нь маркетингийн зардал гэж ойлгож болно. Тэрээр лого хийж борлуулаад зогсохгүй нэрийн хуудас тогтуу зэрэг нэмэлт зүйлс зарж орлогоо нэмдэг байна. Өмнө цаасан дээр маш их ноороглож хийгээд дараа нь зураг аваад програм руу оруулаад олон дахин зурдаг байсан. Олон шаттай, маш төвөгтэй. Одоо бол хиймэл оюун ухаан оронд нь зурдаг тул маш хурдан, амархан болжээ. Хэрвээ хуучин аргаар хий гэвэл би чадахгүй, дэндүү хэцүү гэж хэлж байна. Тэгээ одоо хэр амархан болсноо харуулах гэж байна. Сүрлэн малгайтай гахаан дүрстэй лого хий гэж бичгэд л гоё гарна. Тэгээд хуулж тавиад хідэн товч дарахад лого болчихно. Тэгээ мөн өнгө оруулж болно, сонгоод бодно. Тэгээ хацрын улаанч хийж болно. Текст ашиглаад нэрээ бичээд лого дууснаа. Тэгээ үүгээр дуусахгүй илүү гоё харагдуулах алхам бий, маш амархан. Програм сайн мэдэх шаардлагагүй, хоёр дарахад л болчихно. Ийм загваруудыг өөрөө хийхгүй, татаж ашигладаг. Хамгийн төгсгөл хэсэгт бол тэгээд ажил амьдралын тэнцвэр бол хэлхийн аргагүй сайн зөөврийн компьютер байхад аялж явахдаа ч хаанаас ч мөнгө олж болдог тул зугаалж байхдаа ч хийж чаддаг нь маш гоё санагддаг. Тэгээд давуу тал нь гэвэл лого өөрөө мөнгө болдог бас холбогдох нэмэлт зүйлсээс ч нэг үйлчлүүлэгчээс 1 сая воноос дээш авах боломжтой. Тэгээд цаг байршил хамаарахгүй үүрээр кафед байхдаа зугаалж явахдаа унтахын өмнө ч хийж болно. Тиймээс тэнцвэр сайтай гэж хэлж байна. Тэгээ өмнө сул тал байсан. Тэгээд ноорог зурхаас ихтүүлээд маш хэцүү байсан сул тал байлаа. Харин одоо бол шийдсэн. Бараг сул тал байхгүй гэж хэлж болно. Тэгээд логоны маань санаанд үлдсэн зүйл нь гэвэл лого хийх юм бол дэлгүүр бий болдог. Гудамжаар яваад миний хийсэн логотой жинхэнэ дэлгүүр харах сонирхолтой. Тэгээд тэр эзэнд нь энэ логог би хийсэн гэж хэлээд үйлчлэгээ авч байсан удаа би тэгээд их дурсамжтай байсан. Тэг үнэхээр бахархмаар юм аа. Тэгээд цаашдаа ч ингэж зугаалангаа логогоор мөнгө олох, тогтмол зугаалж, тогтмол мөнгө олох сонирхолтой гэж хэлж байна. Тэгээд сүүлд нь үзэгчтэй хандаж би өмнө нь ачаа зөөж биеийн ажил их хийдэг байсан. Харин одоо бодоход орон дээр хөвтөд их мөнгө олж байна. Тиймээс нэмэлт орлого олохыг хүссэн хүмүүст тэгээд хүүхдээ хараад гэртээ байгаа ээжүүдэд дунд насных нь тэгээд AI ашиглаад амархан мөнгө олох боломжтой тул туршаад үзээрэй гэж логоны маань хэлж байна. За тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Онлайнаар нэмэлт орлого олохыг хүссэн хүмүүстээ зориулж би иймэрхүү бичлэгнээс санаа аваасаа гэсэн үднээс бэлтгэдэг шүү. Таалагдсан бол сэтгэгдэл хэсэгт бичүүлдээгээрэй. Бас subscribe дарж дараагийн бичлэгээ цаг алдалгүй үзээрэй. баярлалаа. баяртай. 보셨으면 좋겠습니다. 응원합니다.